Норгийнхаа өнөөдрийн мини блогтой тавтай морил би бүр дараад дэдэг болсон заяа. Угаасаа нөгөө бамбан булчирхан багдалтай болохоор юу яд юм лээ. Амар их дараад дэдэг болчт юм лээ. Тэгэд одоо миний амьдарч байгаа Ютад заяа гадаа баг нэмэх 30 моч баг 30 гарч халж байгаа. Өнөөдөр л жоохон сэрүүхэн байна. Тэсэж амар халуун байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би бүр дараад дэдэг. Дараад дэд. За тэр яг өчигдөр би уулна гадуур гарах гээд бэлдсэн. Тэгсэн чинь гарч таагүй. За өнөөдөр би та бүхэндээ 2 түүхийн талаар ярьж өгнө. Тэгээ 2 түүх дээрээ үндэслээд өөрийнхөө туршлагыг алцсан гэж бодлоо. За энэ бичлэг маань таалагдвал мэдээж үргэлжлүүлээд үзээд subscribe дараарай. За эхнийх нь болохоор та нар бас бодоорой заяа. За эхнийх нь болохоор энэ намайг эмнэлэг твцэж байхад манай асрагч нарын 2 асрагчийн ярьж өгсөн түүх заяа. За нэгдүгээр асрагч нь болохоор найз залуу нь одоо 7 сарын 17-нд хурмаа хийгээд тэгээд тэр хоёр Тайланд руу honeymoon-ээр явж байгаа байхгүй юу? Honeymoon гэдэг нь бал сарын аяллаараа. За тэгээд бал сарын аяллаараа явж байгаа. Тэгээд нөхрийнхөө талаарх түүхээ ярьж өгч байгаа байхгүй юу? За манай нөхөр high school-д төгсөөд тэгээд шууд өөрийнхөө одоо компаниг нээсэн. Тэр нь болохоор 2 компаниас нэг нь болохоор барилгын компани, нөгөөх нь болохоор нөгөө скигийн хүмүүс ингээд түрээс илж гуулгадаг тим компаниас юм байна л да. Тэгээд маш амжилттай одоо явж байгаа гэдэг ч аахгүй. Тэгээд 2 саяхан 3 bedroomтэй 2 байттай хаус судалдаж авсан. Тэгээд манай нөхөр ингээд багаас нь ээж аав нь болохоор яаж хүмүүжүүлсэн гэхээр чи юу өөрөө хамгийн их чадчихээн. Тэрэндээ л чи цагаа зарцуул бүр хитрхийг ингэж тоохгүй хаяагүй. Гэхдээ зүгээр ингээд сонголтын өөрийнхөө амьдраа гэсэн сонголтыг өгсөн заяа. За нэг ийм түүх байна. За нөгөөх нь болохоор нэлээд одоо 50 хүрэхж байгаа юм ихтэй. Тэгээд хүүхдийнхаа талаар ярьж байгаа. За өөрөө болохоор нөгөө медтек насаараа нөгөө хүн асрах ажил хийсэн. Тэгээд тэр ээж аав хоёулаа хүүхдээ чи ингээд амар сайн сураад бүр ингээд маш сайн боловсрал эзэмшээд илүү сайхан одоо мөнгөтэй аж аргалтай амьдрах ёстой гэд хүүхдээ ингээд багаас нь бүр ингээд за чи хуульч болох ёстой. Чи хуульч болчих юм бол чи ингээм амар амбицтай маш баян амьдрна гэд. Тэгээ бүр ингээ хичээлээр нь маш их шахсаар байгаа. Тэгээд тэр хүүхэд high school-д төгсөөд бакалавра аваад тэгээ үргэлжлүүлээд магистр аваад доктор аваад ингээ хуульч болоод төгссөн. За тэгээ хуульч болоод төгсөөд тэр хүүхэд хизээж өөрөөр амьдраагүй. Тэр хүүхэд тэр одоо насанд хүрсэн хүн цаанаасаа ингээд гонигтай аз жаргалгүй айгу тийм им нэг баригдмал амьдралаар амьдарсан үсэж өөрөөр амьдарч байгаагүй. Тэгээд эцсийн үр дүнд нь хүүхэд нь нас урсан гинэ. Тэгээ яагаад нас урсан шалтгааныг нь бол надад хэлээгүй. Тэгээд тэр эмэгтэй бүр ойлоод хэлж байгаа хгүй. Би хүүгээ ийм залуугаараа нас урахыг мэдсэн байсан бол би хизээж хүүгээ одоо дургуй юм нь хүчилж ингэж одоо боловсрол эзэмшүүлэхгүй байх байсан. Тэгээд хэрвээ чи одоо чамд ингээд залуу болохоор ч хэлж байгаа. Миний алдааг давтахгүй тул тэгээд чи 4 хүүхэдтэй очиж 4 хүүхдийн дөрүүлээ ингээд өөр замаар явдсан шүү гэдгийг надад ингээд айгуу гоё ойлгуулж хэлж өгсөн байхгүй юу. Тэгээ би эндээс та нар бас нэг юм харж байгаа ах тий. Би нөгөө өмнө бичлэгэн дээрээ чи юу хийхийг хүсэж байна? Зүгээр л тэрүүгээр амьдр гэж хэлж байгаа шүү дээ. Тэр чинь ийм утгатай байхгүй юу? Хүн эцэг эхийнхээ амьдралаар одоо та амьдарч байна уу? Одоо болтол таны ээж аав чинь чи юмч болох ёстой, чи прокурор болох ёстой, ингийн бол чиний ирээдүйн амьдрал чинь одоо сайхан амьдрна, чи юу болох ёстой,
миний компанийг өвлж авах ёстой. Чи энийг л миний компани л одоо өв залгамжлагч гэдэг ч юм уу тий. Тэгж шахаж байгаад чи ээж ахаа амьдралаар одоо болтол амьдарч байгаа юм биш үсттэй. Хэрвээ тийм бол одоо энийг сонсож байгаа эцэг эхчүүд бас намайг барьж итгэл бах л да юу яриад байгаа юм те бид нар хүүхдээ муу яваасаа гэж хүсээгүй сайн яваасаа гэж хүссэндээ бид нар хүүхдүүдээ ингэж одоо хүчлэх нь зөвөө хүчлээд бид нар өөрсдөө өмнөөс нь шийдвэрийн одоо мэрэгжлийн сонгоод бид нар өөрсдөө өмнөөс нь ингээд амьдралын шийдэх бид нар эцэг их нь учраас бид нар бүрийн эрэхтэй гэж бодож байгаа байх л да. Тэгвэл миний өнцгөөс харахад энэ хоёр хүний түүхээс харахад зөвхөн миний нөхөр ч гэсэн өөр төлөвлөгөөтэй. Миний нөхөр ч гэсэн миний хэлсэн заавраар амьдрах албагүй. Миний нөхөр ч гэсэн миний хэлсэн заавраар чи тэр компанид ажил, чи тийм амбицтай, чи тийм болох ёстой гэж би нөхрөө тгийх надад ирэх байхгүй. Тэгэхээр тэр хүн одоо тийм зүйл суугаагүй бол тэр хүн өөрөө тэгж бодохгүй байгаа бол би өмнөөс нь ингэх юм бол үнэхээр их ядарна. Нэгдүгээрт өөрөө ядарна, хоёрдугаарт би одоо тэр хүүхэд чинь өөрөө амьдралаас авах үнцнийг мэдрэхгүй. Одоо над шиг ингэж ойлгохгүй гэсэн үг. Одоо би ингээд хүнд хаалганы дараа амьдрах ямар гоё юм бэ? Би ингээд өглөө нараа мандахыг, орой нар жарахыг харж байгаадаа би ямар гоё баярлж талархаж өглөө ингээд сэрхтээ би амьд байгаадаа ямар их баярлдаг гэж бодож байна. Яг тэрэн шиг энэ мэдрэмжийг хүн болгон мэдрээсээ бүх хүн хуульч шүүгч, бүх хүн маркетинг менежер, бүх хүн одоо инфлюенсер, сошиал медиа, ютубер болох албагүй байхгүй юу? Миний хувьд би өөрөө яг YouTube хийхээр шийдсэн бэ гэхээр би хэлсэн яг сая сүүлийн бичлэг дээр хүмүүс чи ганцаараа зовоогүй шүү. Арч тасандаа бүх хүнд иймэрхүү зовлон тохиолддгийг шүү. Хүний амьдрал баялаг, амьдралыг басч болохгүй шүү. Амаараа басч юугаараач бас болохгүй шүү гэдэг зүйлийг л би хувьдаа ойлгуулах хүсэж байгаа учраас тэглэж би өөрөө ярих дуртай учраас би YouTube-ийг тэгэхээр миний хэлэх байгаа гол одоо зүйл нь чи юу хүсэж байна? Чи хин нэгний амьдралаар амьдрах ямар ч шаардлагагүй. Одоо л чи ээжийнхээ травмаг, аавынхаа травмаг өвлөд явж байгаа юм шүү дээ. Чи яг нэг хүлээсэнд орсон хүлээс чинь ингээд зүгдээд чи амьсгалж чадахгүй галзуурах чам шиг тэгж явж байгаа юм шүү дээ. Тэгвэл яг одооноос та өөртөө бодоод үзээрэй. Би хиний амьдралаар амьдарч байгаа вэ? Би өнөө бүх хүн дотроо мөрөөддөг. Бүх хүн дотроо би яг тийм амьдралаар амьдрандаа гэж ер нь багасаа л яг бодсон, суудсан амьдрал нь л биелээд явж байгаа гэж би боддог. Тэгэхээр чи яг ямар амьдралаас хүрч ийс одооноос одоо ээж аавынхаа заавраар хотоолтол амьдралд чинь ингээл оролцоод чи тийг ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг байгаа бол зогсоох хэрэгтэй. Та энд байна. Би энд байна. Миний амьдралын дээр, таны амьдралын дээр та ийшээгээл яв. Энэ таны амьдралын та миний ийшээ ороод ирсэн байгаа байхгүй гэдгийг хэлж өгөх ёстой байхгүй. Тэгжиж илүү их эрхчлөөдөө өөрөөрөө амьдрах юм шиг надад санагддаг. Тэгээд бидний амьдрал маш богинохон гэж би та нарт хэлдэг. Бид нар хизээ хүн өгөхөө мэддэг. Хүн хизээ өгөхөө мэддэг байхгүй юу? Хүмүүс л төрөгдөл би өстө хизээж өгөхөө мэдхгүй байх юм уу тийм бол худлаа хүн хизээ өгөхөө мэддэг. Юу хийхээ зарим хүмүүс хүртэл мэдж байгаа. Тэгээд тийм болохоор та нар ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай байгаа бол мэрэгчлийн хүмүүсийн төсөлмж аваад тэрийгэ даван талаарай. Тэгээд миний хувьд надад одоо би туулаад явж байгаа маш хүнд тийм сэтгэл зүйн асуудал байгаа. Тэгээ би энийг баг хизээч ярихгүй байх. Магадгүй 10 жил 40 наснда 45 наснда л ярих байх. Яг тэр би одоо даван туулаад явж байгаа. Одоо имчилгээ хийгдээд явж байгаа учраас би энэ талаараа үр дүнгээ олцох одоо арай биш байна. Магадгүй би цаг нь болохоор ноороо ямар хүн зүйл туулж ирсэн бэ гэдгийг та нар бас мэдэж магадгүй. Хэрвээ надтай адилхан тэр зүйлсийг туулаад явж байгаа хүн байвал чи ганцаараа биш шүү л гэж хэлмээр. За баяр таа.